байцгаана уу бүгдөө энэ өдрийн мэндийг хүргэе. За Туркдаг аялал маань дуусаад бид өчтөр гэртээ ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр одоо ингээд аяллаа явцад тохиолдсон тий одоо энэ паспортнаас шалтгаалаад үүссэн асуудал гэх юм уу надад мэдрэгдсэн мэдрэмжүүдийн талаар ярих гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс өмнө Паскал надад онгоцны буудлын дээрээс ер нь ингээд бид хоёр дандаа онгоцоор нисэх аялал хийхээр надад дандаа нэг юм бэлэг авч өгдөг байхгүй юу, амар хөөрхөн. Намайг нэг юм surprise болгож авч өгдөг. Тэгээд хамгийн анх түрүү жил надад Аликанте явхад энэ Bam гэдэг энэ Brazilian cream гэдэг байдаг шүү дээ. Энэ Sol de Janeiro гэдэг. Энэний нөө шар тосыг авч үзчихсэн байхгүй юу. Тэгээд тэрний дараа бид хоёр хамтдаа Вин явхад яг энэ сетний шар өнгөтэйг авч үзчихсэн. Бүр амар гоё заяа. Тэгээд би тэрийг нөө хайрлаад гамнаад 2 сараас хойш өрөөсөө ингээ баг түрхээгүй хайрлаж гамнаад нэг тийм тусгай өдрүүдэд л түрхээдсэн аахгүй гэсэн чинь Паскал надад чи юунд нь хайрладаг наадах түрхээж гээд. Тэгээд сая надад онгоцны бодол дээрээс бас энийг авцсан байсан. Тэгээд энийг бас авцсан. Өөрийг нь чи туршиж үзээрэй гээд. Их гоё ягаад тийм үнэр нь ямар юм бол би одоо мэдэхгүй онгойлгож үзээд хий заяа. Би энэ бичлэгээ өмнөх бичлэгтэйг аяллагын бичлэгтэй ингээд нийлүүлээд оруулчихсан мө гэж бодсон чинь бас нэлийн утгачлаг болчих واخ гэж одоо энийг тусад нь оруулах гэж бодсон байхгүй. Тэгэхээр ардаа. Ямар гоё том юм бэ. Вау. Миний савлгаан гэхдээ бүр амар хөөрхөн том юм байна. Би нөгөө надад байгаа хоёрыг аваад ирээ заяа. Одоо энэ ахгүй юу? Надад хамгийн анхны тосыг Аликанте руу явж байхад Испани руу явж байхад онгоцсон авч өгч байсан байхгүй юу? Тэгээд энэ хараад энийг би том гэж боддог байсан чинь энэ хажууд нь бүр амар том юм байна. Энэ болохоор 75 мл-тэй. Тэгээ энэ болохоор тийм 240 мл-тэй гэхээр аргагүй юм байна. Эний үнэр бас амар гоё юм. Гэтэ хамгийн бест нь бол ер нь бол миний хувьд энэ шаран заяа. Тэгээ дараа нь Винд явж байхдаа надад жижигхнийг яг ийм салгатыг авч өгсөн байхгүй юу? Энэ дотор нь бас нэг юм мистэн тэгээ би угаадаг юм тэгээ яг энэ тостойгоо ингэж байдаг. Одоо бүгдөө энэ ягааны үнэрт цэцгээ. Nice. Wow. Вау, энэ ямар гоё нөхтэй юм бэ? Тэмцэцгийн үнэртэй. Nice. За одоо энийг хайрлахгүй ажил дээр ч гэсэн түрхэл явж байхаас. Манай найз залуу надад авч өгсөн ингээл. Өнгөрөөл явж байхаас. Намайг гоё нөхтэй явж байгаа ажлын хүмүүс дандаа асуугаад байхгүй. Nice. За хайрын тосыг ингээд. Тэгээд энэ заяо ингээд энэ би угаахчаар нь угаачаад тэгээ араас нь энэ тосоо түрхчээд тэгээ араас нь энэ мисти түрхээ явахаар бүр ёо чи бүр үнэхээр бүр яг идчмээр юм шиг л үнэртэн заяа бүр үнэхээр амар гоё үнэртэн. За гоё юмтай болж гисэн. Болгож өгсөн Паскалтай баярлалаа гэж манай Паскал тэнд тоглоод ном сонсгоо гал та. За ингээд энэ худалдаа авсан юмнууд бол энэ заяа. Бас нэг өөр авсан юм байгаа тэрийг үзүүлээд тийм. Туркийн нөгөө цайн амар гоё юм байна лээ. Гончлоо би бүр туркны өдөр болгон баг цай уусан заяа 2 3 аяг. Тэгээ нэг өдөр нөө мэдхгүй жаах нөө оройныхоо хоолн дээр 2 аяг цай ууцахгүй тэгсэн чинь унтаж чадахгүй шүнжэнгөө бүр 2 хүртэл хөрөөгөө тэцээсэн. Цай чи угаасаа нөө кофе шиг үлдчихлээ шүү дээ хар кофе шиг. Тэгээ унтаж чадахгүй тийм болсон. Тэгээ цай надад бүр амар гоо таалагдсан болохоор бид хоёр ийм цай авсан. Turkish tea гэдэг. Тэгээ дотор нь болохоор юм нөгөө юугаар байгаа юм шиг лээ үрээр байгаа юм шиг лээ тэгээд гоё хийж гоё явах бүр үнэхээр турк цай бүр үнэхээр амар гоё юм байна лээ. Oh my god. Тэгээ бид тэр нөгөө хэдэн лира үлдчихсэн байхгүй юу? Тэгээ нөгөө үлдсэн лирагаа юу авах гад тэнцэнэ ингээд дуусгаж явах гад. Тэгээд ийм мача авсан. Энэ гоё ууг нь бол ийм савтай байсан юм. Яг энэ шиг. Тэгээд түнгээр батхгүй болохоор ингээд самнаас нь гараа ингээд явцсан. Тэгээ би анхудаага одоо мача өөртөө авч үзлээ. Энэ одоо ямар байх нь харж үзье гэж бодож байна. Вау. Ямар гоё үнэртэй юм бэ? Oh my god. За. Тийм байна. За ингээд одоо ямар асуудал гарсан бэ гэхлээр эхлээд нөгөө бид хоёр чинь Düsseldorf-ийн Flughafenаас онгоцны бодлоос ниссэн байхгүй юу? Тэгсэн чинь онгоц маань нэг цагийн турш ингээд хоцорно гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр за гэдэг бид хоёр ишигээ явахдаа Паскал яхаар нүргүүлж явсан байхгүй юу? Тийм болохоор амар хурдан очсон. Тэгэл очиод онгоц маань ер нь ингээд хүлээлттэй амар хүлээгээл 1 цаг 30 минутын хоцролттой заяа тэгж орсон. Тэгээд онгоц руу ингээд орох болгоч чинь паспортны контроллоор орж байгаа юм чинь тэнгууд ингээд Паскал ч юм болохоор Европ албаны улсын паспорттай. Тэ? Тэгээ би ч юм болохоор мэдээж хэрэг Монгол улсын паспорттай. Тэнгууд ингээд Европ албаны иргэдийн орох паспортны контрол гэдэг тустай юм билээ. Тэд нар болохоор зүгээр тийм ямар ч тийм шалгадаг малгадаг хүн байхгүй. Зөвхөн өөрсдийнхөө паспортыг нэг юм скан хийгээл ингээд орчт юм билээ. Бид нар болохоор тийм шалгадаг хүнтэй. Тэгээд ингээд шалгаж байгаа хгүй энийг шалгаа тэгээд нөгөө миний афын талц тэтэл энэ нөгөө нэг юуг
одоо 90 үнэлэх шиг энэ карт байгаа шүү дээ. Энийг ингээд шалгаа. Тэгээд би нөө фикцэн спешионингтэй явсан байхгүй юу? Ягаад тэгэхээр миний энэ афын талд тэтгэлийн маань хугацаанд дууссан байхгүй юу? 7 сарын 31-нд тэгээ би ийм фикцэн спешионингтэй гар явсан байхгүй юу? Одоо ийм фикцэн спешионинг гэдэг одоо 11 сарын 25-ны хүртэл одоо энэ маань ингээд шинэ бичиг баримт гартал одоо энэнийг сунгасан гэдэг нь ийм бичиг байгаа байхгүй юу? Ногоон бичигтэйг аялсан. Тэгээ Германы хэлээр бол яг тэгээд ажгүй гараа явцсан. За тэгээд турки хэл дээр очлоо. Тэгээд паспортын контролоор орсон чинь тэнд суужсэн нөгөө эрэгтэй Паскал бол ингээд 1 минутаар гараа явчих байхгүй тэр паспортын контролоор хүнтэй дээр шалгадаг. Яг надтай ижилхэн шалгадаг хүнээр шалгуулаад гарсан мэтлээ Паскал бол 1 минут дотор гараа явсан зэ бүр аим гурван. Тэгээд намайг тэнд очиж ингээд хүлээгээд яг тэр хойдолд нь гарчаад тэгсэн над дээр бүр ингээд бараг 7-8 минут болсон заяо. Тэгэл ингээ миний зургийг нэг ингэж харж үзээл заяо. Ингээл ингэж нэг хараал. Тэгэл над руу нэг хараал. Ингэж нэг хараал. Над руу нэг хараал. Тэгэл за одоо энэ юугаа гаргаад Герман амьдардаг энэ үнэлгээ гаргаад гэлдэж аахгүй. Тэгэл энийгээ гаргаж өгвөл дахиад ногоон бичгээ өгвөл тэгээд тэнд байсан нэг хүнийгээ дуудаж авчраал. Над руу дахиж нэг хараал. Ингэж нэг хараал. Тэгэл Монголистан энэ гэл тэгээд байгаа байхгүй юу. Тэгээ над руу намайг харж инээж минийг би бүр гайхаа яа дамлаа гэд. Тэгээд Паскал гэсэн чинь намайг чи энэ зурагнаасаа бүр шаал өөр харагдаж над зургаас солиул энэ гэж мэ. Тэгсэн чинь тэгээд байгаа юм биш үү энэ гэж мэ. Мэдгүй би тэгээ яаж юм бол мэдгүй ерөөсө гайхаа заяа. Тэгээ яаж яж байгаа ашгүй нэг юм орсон. Тэгээ та нарт ингээд миний энэ зургийг одоо хардаа. За яж би та нарт яаж өдөлөх вэ? Энэ зураг маань надаас тийм өөр байна уу? Хардаа. Ой, Паскал чи одоо над зургаас солиулт надад зурнаас ч болоод байгаа юм шүү. Энэ гэж бигээ. За тэгээд яаж яж байгаа дараа гэж нэг юм орчлоо штэ. Тэгээд ингээд Twitter тэмцээний байж өвчтөр хэлээр гарах болж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Анталигийн онгоцны бодол бас амар сони юм билээ. Бүгд бас нэг юм контролоор жижиг том ачаа бүгдийг ингэж нэг юм контролдог юмар оруулчаад тэгээд дахиад тэмцээний очиж том ачаа жижиг ачаагаа өгд юм билээ. Тэгээд ачаагаа өгөхгүй зогсчихсэн чинь тэр хүн бас миний паспортыг үзнэ гээд тэгээ үзээ. Тэгээ дахиад энэ 90 үнэлэх шиг афын талц тэтлээ үзүүлээд дахиад ногоон бичгээ үзүүлээд тэгээд тэр хүн бас мэдтгүү яац юм мэдгүй ямар нэг асуудал гарсан юм шиг байна. Тэгээд дахиад тэндээс нэг хүн авчираа заяо. Тэгээл тэр хүн дахиад миний паспортыг үзэл, миний хамаг юмыг үзэл тэгж жагаад оруулсан заяо. Тэгээд би чи ингээд ерөн жоох айц талчж байгаа шүү дээ. За яана ногоон бичгтэй чи ингээд арай Герман руу дахиад орж болдоггүй юм шүү дээ. Яана энийг гэл. Тэгээ ачаагаа өгчөөд нөө паспортны контролоор ордог байхгүй. Тэгсэн чинь Паскал бол дахиад ингээд 1 минут дотор яваал гарчиж байгаа заяо. Тэгээ тэнцээ очиж дахиад намайг хүлээх гэсэн хараал. Тэр хүн дахиад ингээд миний паспортыг авчаал хараал заяо. Тэгэл миний дахиад нэрнэлэх үзнэ гэ. Дахиад энэ ногоон фикцэн спешионыг үзнэ гэл. Дахиад миний паспортыг хараал. Дахиад өөрөө ганцаар авчруулахгүй байгаа юм шиг байгаа. Хажуудлах хүний дахиж дуудаж авчраал. Ингээл дахиад нөгөө хүн миний паспортыг үзэл бүр амар хэцүү. Яана би ч бүр ингээ айц үзтээ заяо. Яана одоо ингээд ишиг оруулахгүй байх үү те яана гэл. Бүр амар хэцүү юм чинь тэг бүр Паскал сүлдээ уурлаа. За чи юу яа баг Герман паспорт авбал яа гэм дээ чи ингээд чиний на Монгол паспорттай чинь чи баг ерөөс ийшээ гарахад хэцүү юм шүү. Одооноос эхэлж хоёулаа зөв Европын орноо зарлаа аялж бай. Эсвэл хэцүү юм байна Европын биш орн руу аялахад л гэдээдсэн. Тэгээд дахиж нэг 5 6 минут болж байгаа. Тэгээ би паспортын контролоор гарсан. За тэгээд ер нь жоохон мэдгүй яагаад тэгээд би ерөөс ойлгохгүй. Монгол хүн болохоор монгол хүн тэнд ингээд цөөхөн очдог болохоор тэгээд байгаа юм болов уу? Би бол үнэхээр тэгж бодохгүй. Туркид монгол хүмүүс зөндөө их байдаг л ах гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд арах гэж нэг юм орсон. Тэгээд Германы Дюссельдорфын онгоцны бодол дээр буугаад дахиад нөгөө Европын холбооны үнэл паспорттай хүмүүсийн контрол гэж тустай байхгүй. Тэрүүгээр ингээд Паскал амар гой хурдан гараал явчихж байгаа. Тэгээ бид хоёр ингээд салж явж байгаа байхгүй. Ер нь паспортны контролоор дандаа ингээд салж явж байгаа. Европын холбооны паспорттай хүн, тэгээ бусад паспорттай хүн ингээд хоёр цэшиг ингээд салж яваа. Тэгээ бид хоёр бибиг хараад баяртай гэж салж байгаа байхгүй юу. Тэгээ Паскал ингээд амар хурдан гараал явчихсан. Тэгээд намайг дахиад тэнд хүлээгээл. Тэгэл тэнд нөгөө Германы тэр паспорт шалгаж байгаа хүн та одоо хаанаас ирсэн бэ гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ би Туркаас ирсэн гэ. Тэгэл Германы хатар бол гайгүй байсан. Тэр асуултыг асуугаал тэгэл миний паспортыг уншуулаад ногоон паспорт тэр фикцэн спешионыг мөн тэр уншуулаад тэгэл гараа явсан. Тэгээд турки хэл дээр жоохон айц үдтэй л байлаа. Яна гарахгүй байх үдээ энэ төр гэж мэгээ тий. Тэгээ бид хоёрын буцах нислэг бас ингээ хоцролттой заяо. Дахиад цаг 30 минут хоцорсон. Туркийн тэм нислэгүүд ер нь ингээ хоцроод идэм шүү. Sun Express гэдэг эйрлайнаар ниссэн байхгүй юу. Тэгээд амар хоцроод тэгээ бид хоёр буцахдаа Паскалийн нөхөл нь амар хот болохоор жирийн судал дээр ингээ сууж явж чадахгүй. Тэгээд ийм
жоохон хөлийн ингээд уртцсан тийм сандал гэж байт юм билээ л дээ. Тэрэнд нэг хүний 20 евро гэж төлөөд тийм сандал авсаахгүй юу. Тэгсэн чинь Паскалийн хөл нь аюу гой сайхан тухтаал явсан гэж хэлээ. Тэг тийм хөл нь урт сандал чинь надад бүр ингээд сайхан байгаа юм чи бүр баг хөлөө ингээд жийж явж байгаа юм чи. Тэгээд тийм суудал бас авч болд юм билээ. Монголын медиа онгоцнууд тийм суудал гэж байдаг болов уу? Тэр дараа жил Монгол явахдаа Паскалаас нэг тийм суудал олчвол зүгээр юм билээ гэж байсан. Тэр нэг нөгөө нэг нүүд авскаг буюу ямар нэгэн нөгөө аюултай үед гарах аюултай үеийн тийм хаалгал юм билээ л дээ. Монголд ийм ятад тийм онгоц байдаг болов уу? Би тэр бас хоёлаа дараа жил Монгол явахад бизнесээр явна гэхээр бас амар үнэтэй байхгүй тийм амар баяж гэж байх уу. За тийм байна. Тэгээд арай гэж нэг монгоцноос ачаа мачаагаа аваад гараал ирлээ. Тэгээд цууган цуухалд байхгүй галтэрэн цуухалаад тэгсэн чинь нөгөө галтэрнүүд энэ нэрвэд одоо нэг юу таагаан байна. Засвар ажилтай. Хоцролттой басаа юу. Тэгээд Паскал чи яаж яах юугаар явдаггүй. Цуугаар ерөөсөө явдаггүй хүн чинь дандаа машинтай явдаг хүн чинь нэгдүгээр галтэрэг хоцролттой. Яг тэр нөгөө тэр засварын ажил чинь эхэлсэн. Боохомын хаус бонов хаалтайгаан бэлээ. Баатан чайдын хаус бонов, Мюльхаймын хаус бонов энэ бүгд ингээ хаалтайгаан бэлээ л дээ. Уг нь бол галтэрэг хурдан явбал явахаар тэгтээ тэгж яваагүй ингээ замаараа өөр замаар явж маа. Гэлсэн гэрхний галтэрны бодол модал дээр зогсож мөсөд ингээ умвэг хийж мэгээ заяа. Тэгж яваа. Тэгээ яаж нөгөө нэг л судал олцсаахгүй те би тэн дээр очиж суудъя. Тэгээ Паскал сандал авахгүй нэг цаг жанга босоогоороо яваад тэгэл дахиж та хизээч галтэргээр явахгүй яаж иж байгаа машинтайгаа явна. Тинчээ тэгээ очиод машинаа парклэн тэгээ би хэлсэн үгүй чи машинтай онгоцны бодлоор очиж машинаа 7 хоног тэнд үлдээх юм бол амар хүмүүс гарна штэ гэж хамаагүй би яаж иж байгаа л машинтай явна. Эсвэл хоёлоо тосож авах хүн хөргөж өгөх хүний бүр ингээд бат болгочоод явна гэх тэгээд байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө Паскалийн ах нь битэрийг буцаж ирэхэд авч чадахгүй болчоод тэгээ битэр галтгаар авчихсан юу. Тэгээд арих гэж нэг юм Дортмундын хаус бонов орлоо. Тэгээд дараагийнхаа S банд суудаг байхгүй юу. Тэгээд Дортмундын хаус бандаас битэр дахиад 2 жижиг S банд сууж гэж очихоорос байхгүй юу. Нэг умштайг нь хийх. Тэгээд нэг умштайг дээр 4 минутын зайтаас байхгүй юу. Тэгээд миний мэдхээр бол дандаа нэг юм тэр S банд суулаа, тэр кластер буулаа яг эсрэг талд нөгөө S банд зогсчихдаг байхгүй юу. Тэгэл би ингээл очичдаг гэсэн. Тэгсэн чинь энэ удаа яаж яахт нөгөөх нь хар гайгаараа 2 минутын хоцролттой. Тэгээ өөр кластер очиж зогссон заяо. Йоо бүр ингээд сандраад яана тэр цугийг алдчих юм бол тэр S баныг алдчих юм бол би тэр одоо дахиад 30 минут хүлээнэ эгүүд гэл. Тийм юмд чинь Паскал ерөөсөө тийм төвчээр байхгүй заяо. Тэгэл ингээ хаалгын дараад онгойлох гэсэн чинь онгойдгүй яаж чад ёо тэнд миний бүр хамаг нерв бүр эцтэй толж байгаа юм жаа. Тэгэл арих гэж нэг хаалга нь онгоогоол тэг яаж чад тэр нөгөө битэрийн суух S бан яг нүдний өмнө бүр ингээ хөдлөх гээд байгаа юм чинь хар урдаараагүйгээл Паскал ингээ хүн чимнанаа барьсан. Би нөгөө хөнгөн чимнанаа барьсан. Бис хамгийн урднаараа гүүгээл очиод за эхлээ би очичвал тэр хаалга ингээ бариад зогсож гин гэл бодоол гүйж байгаа байхгүй юу. Тэгээ арайч нэг гүйж очиод амжаал хаалганд бариад зогсон. Тэгээ Паскал тэндээс өөрийн амьд хүн чимнанаа чирцэн ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэгээ би тэр орж ирээ арайг ингээ суучсан чи бүч ямар хурдан юм бэ. Бүр нүдний өмнө сүнгэнэ алгуулчих юм аа гэдэг юм. Тэгээ би хэллээ. Хойлоо одоо энэ бааныг алдчих юм бол чи дахиад ингээл муухай аашлаад дахиж идэж галтгаар явахгүй махгүй гээл сонь тариалал суучна. Би тэрий чи мэдж байгаа болохоор яаж хийж агаад энэ галтгийг авъя гэж бодоол ингээл хамиг бүглээл зориуллаа гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ манай хүн ч угаасаа нэг юм хүлээх мүлээх тийм хүмүүс хоцрох иймэрхүү юм дэр амар төвчөргүй заяо. Тэг бид нар чи ингээд сурцсан штэ. Төгжрөх мөгжрөх машин тэрэг мэрэгэн дэр ингээд амар ингээд уурлаа ингээд надад уурлаад байгаа биш заяо. Тэр ингээд хүмүүс уурлаад ингээд жоохон ааш нэг сонирн болчихдог байхгүй юу. Тэгээд тэрийг би угаасаа мэддэг болохоор ингээд тийм л байла да. Йоо. Станы пайнтал. Гэтэ миний хувьд бол ингээд ийм галтрыг хоцрох галтрыгаар явах 30 минут хүлээх ерөөсөө тийм амар асуудал байсан. Угаасаа л одоо тийм болцсон юм одоо яах вэ гэж бодоод хүлээл гэж би боддог заяа хамаагүй гэж боддог. Тэгээд энэ төгжрээ тий машинтай явж байгаа төгжрээ надад бол нэг амар тийм асуудал ерөөсөө би санагддаг. Тэгээ Паскал юу тэр нь бүр ингээд амьдралын баг ингээд хамгийн том асуудал нь заяа. За тийм л энэ гэртээ ирсэн ямар ч сайхан байна өө одоо маргаасаас ажилдаа орно. Тэгэл тийм байна да. Тэгээ та нар Туркийн нисэх онгоцны буудлын дээр бас тиймэрхүү тэгээ над чиг юм туршлага авч ийсэн үү? Тийм байсан бол бас бичиж орж ирээрэй за. Тэгээд бичлэгийн маань үзсэн маш их баярлалаа.
Тэгээд та нарт бас хэрэг болсон байх гэж найдаж байна. За энэ ч хэрэг болоод тахч байх хөтэй тий. Би зүгээр өөртөө тохиолдсон юм ярьж байгаа юм чи. Тэгээд тийм байна. Тэгээ бичлэг таацсан болгоо лайк дараарай, subscribe дараарай, намайг Instagram дээр дагахыг хүсэх юм бол дагаарай. Энэ бичлэгний өмнө бит хоёрын туркд хийсэн аяллаа бичлэг эхлээд орох бах. Тэгээд тэр аяллаа бичлэгс үзээрэй. Туркд хийсэн аялал маань бол үнэхээр гоё байсан заяо. Буудлаасаа гарахгүй, буудалтай байгаа, буудлынхаа усан санд ороод тэгээд буудлаасаа эрг рүүгээ яваал. Ер нь тэр ингээ буудалтай л ингээ байж байхдаа амар гоё. Буудлаасаа гараад л бол ингээ амар стресстэй заяо. Тийм байсан. Тэгээд би тэр талаараа бас тэр юун дээр Туркийн аяллаа бичлэг дээр ер нь бол дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгээд тэр бичлэгийн өмнөөс бас та нар үзээрэй. Вау, би бүр үнэхээр амар гоё нэрч чинь заа. Вау. Энэ ягаан бүр амар гоё нэртэй юм байна. Nice. За. Окей. Баяртай.